2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр улсын их хурлаас баталсан Монгол Улсын засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2-1-14-д нэг юм бодлогын чиглэл байгаа юм. Гэрч өгчийг хамгаалах, хэрэг шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж, хохирогчийн эрхийг хангах, хохирол барагдуулах үйл ажиллагааг шин шатанд гаргана гэсэн нэг юм зорилт. Тэгээд энд одоо 3 ажил бичигдсэн. Гэрч өгчийг хамгаалах үндэсний тогтолцоог 2016 он татан болгосноос хойш бид яг дахиад 15 жилээр ухраад одоо гэр бүлийн хүчирхийлж байна уу, ямар нэгэн хүчирхийлд өртөх хохирч болсон иргэд энэ хамгаалтгүй байдлаасаа болоод ажлын байран дээр олон утгалуулж өгдөг тэр тохиолдлууд дахиад давтаал гараад эхэллээ. Иргэд амнасаараа яг энэ бодлогын цоорхой дотор эрсдлээ үрж явж байгаа. Тэгэхээр энэ гэрч орчийг хамгаалах байгууллагыг буцаан сэргэх бодлогыг хизэнээс хэрэгжүүлэх вэ? Яг энэтэй холбоотойгоор тэр 3-т бичигдсэн хохирол барагдуулах үйл ажиллагаатай холбоотой байгаа юм. Соёлт хүндрэлтэн хохирол манайх шиг хохирол барагдуулах сан гэж байгуулахаас илүүтэйгээр хохирол барагдуулах үйл ажиллагааны процессын үйлдэл байдаг. Хүч хэрэглэсэн эрхчлөөний эсрэг гэмт хэргийн хохирогчийн хохирлыг төр энэ сангаас урьдчилж төлөөд тэгээд иргэн хохирсон дээр хохироор шүүхийн шийдвэр хүлээгээд зовдөг биш. Харин төр хохирсон иргэний хохирлыг урьдчилж төлчөөд нөгөө буруутай тэдүүдээс сангаа хохирлуу болохын тулд араас нь хөөцөлдөг ийм иргэнээ хөнгөвчилсөн иргэндээ ээлтэй тогтолцоо бий болгож чадах. Бид энэ тогтолцоог бий болгохгүй бол гудамжинд зодуулсан иргэн эрүүл мэндийн хохирлоо шүүхийг дуустал дээр нь зардал гаргаж хүлээдэг. Өөрөөсөө эрүүл мэндээр хохироод өөрөөсөө армянсаа мөнгө олж авдаг ийм нэг гажиг тогтолцоо бий болж байна. Тэгээ сүүлийн өдрүүдэд бас маш олон гэмтрүүд эрхбөхийн өндөр хариуцлагатай албан тушаал. За ерөнхийдөө хариултыг. За гэрч хохирогчийн хамгаалалт нь өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагдаагийн байгууллагын бүтэц хамаарагдж байгаа. Цаашдаа энийг илүү хариуцлагатай, бие даасан, хараа тус өр нөлөөтэй бүтэцтэй болох шаардлагатай байгаа. Энэ хүрээнд хууль зүйн дотоод хэргийн яам эрх зүйн шинжил хийж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ талаар илүү тодорхой мэдээллийг манай хууль зүйн дотоод хэргийн сайд Лавгийн Мөнхбаатар өгнө. За 3 дугаар эндрийн микрофоныг өгье. Мөнхбаатар сайд хариулт өгье. За Тэмүүжин гишүүний асуултанд хариулъя. Нэмэлт мэдээлэл өгье. За хууль зүйн дотоод хэргийн яамнаас гэрч хохирогчийг хамгаалах хуулийн шинжилсэн хариулгын төслийг бол боловсруулсан. За үүн дээр нэмээд ер нь гэрч хохирогчийг хамгаалахаас гадна хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, за мөн одоо тодорхой этгээдийг хоёулан хүргэх, хоёулан харгалзах, за мөн одоо энэ харилцаанд оролцож байгаа бус этгээдүүдийг хамгаалах энэ асуудлуудыг нэгтгэсэн. За мөн одоо ялтан болон ялтныг одоо эрен сурвалжлах, оргоцны эхлэлтний эрен сурвалжлах, мөн ялдагчид татагцсан этгээдийг эрен сурвалжлахтай холбоотой энэ харилцааг зохицуулсан ийм өргөн хүрээнд нь одоо хуулийн төслийг бол боловсруулад байна. За түүнээс гадна тусгай субъектийн буюу одоо хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдоос үлдсэн тусгай субъектүүдийн үлдсэн эрүүдэн шүүхтэй холбоотой үлдсэн гэмт хэргийг бас мөрдөх албыг одоо оруулсан ийм бүтцтэйгээр зохион байгуулалтаар бол төлөвлөж байгаа. За Тэмүүжин гишүүн дахиж 1 минут нэмж өгье. За бид засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээгээд байвал нэлээд их хугацаа авах гэдэг. Тэгээ би нэг асуулт асуух гэдэг. Хэрэв засгийн газар идэвхтэй хурдтай ажиллахгүй бол улсын хурл энэ хуулиудыг бас санаачлах тийм хэрэгцээ байна. Энэ анх улсын хурлын чуулгыг эхлэхэд л зовлон гарсан эрүү шүүлттэй холбоотой. Тэгээ дөрөв би хэллээ. Өнөөдөр болж байгаа үйл явдлаас хараад энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг үйлдэгдсэн байж болох гэмтэргийн тухай маш олон одоо үгүүдийг хариуцлагатай албан тушаалтнуудын амнаас гараад байна. Нэг юм үг гэдэг гудамжинд иргэнийхээ эсрэг хийдэг хэргийг шийдвэрлэхийн төлөө байгуулсан төр иргэнийхээ эсрэг гэмт хэрэг хийгээд эхлэх юм бол тэнд хууль арчил огт байхгүй болно гэж ийм үг гэдэг. Тийм учраас төрийн өөрийнх нь хийдэг хэргийг хянан шалгадаг нэн даруй шийдвэрлэх тогтолцоог бий болгохгүй бол төр өөрөө иргэний эрх чөлөөний эсрэг мангас болж хувирдаг шүү. Энэ чиглэлээр дорвитойхон хурдтай ажиллахгүй бол арчлал, хуулийн засаглал, энэ улсын үндсэн хуулийн дэг жирэм өөрөө За ерөнхий сайд 1 дугаар эндрийн микрофон. За энэ маш чухал асуудал. Ер нь гэрчийн аюулгүй байдал сул гэрч хохирогч нар гэмт хэргийг илчлэхээс айдаг, зогтдог ийм байдал
гэрчийн хамгаалалт сулаас шалтгаалаад байна гэж энэ мөрдөх байгууллагууд дээр хөдөж байгаа. Тийм ч учраас ер нь жилдээ нэг 20-30 мянган эдийн хохирол гардаг. Эний шүүхэн шийдвэр гүйцэтгэл бэлтээ ажиллагаа хангалтгүй. Энээс болоод иргэд хохирдог. Энээс болоод иргэдийн төр дэд итгэл сулардаг. Ийм учраас энэ гэрч хохирогчийг хамгаалах асуудал бол системийн хувьд зайлшгүй яаралтай хийх шаардлагатай процесс. Тийм учраас энэ чиглэлээр улсын их хурлын гишүүд та жишээлбэл манай туршлагатай хуульчийн хувьд манай хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтраад илүү шуурхай ажиллахыг аль аллаасаа шахаад ажиллахыг бас уриалж байна. Энэ бол зөв зүйтэй асуудал байна.